Шүлье. Аймгийн иргэд тавхан хатуу Монгол Улсын ерөнхий сайдаас 2018 оныг бод хариуцлагын жил болгон зарлаж засгийн албан хаагчдын ёс зүйг сахих, ард иргэдэд үзүүлэх үйлчлэгээний чанарыг сайжруулах, хуулиа дээдлэх, ил тод намын 28 дугаар их хурлаар болоо намын гишүүдийн дэмжигчдийн олон фэн сандыг авч Монгол Ардын намын даргаар сонгогдсон дотор байр мөн одоо аймгийн төвд 15 км зам явж байгаа. За бид бол үүний зэрэгцэн олон асуудал байгааг өнөөдрийн өглөөний хурал дээр танилцуулсан. Үүнд бол бид шийдэхээр бас яригдж байгаа. Тухайлбал одоо Казахстан улс руу нисэх нислэгийн асуудлыг сэргээх хурлын болон засгийн газрын гишүүд, төрийн түшээд, зочид төлөөлөгчид эрхэм хүндэт гэр бүлтэй 4 хүүхэд төсгсөн алдартай их хүн байгаа. Манай нөхөр Баянуул улсад 26 жил ажилласан хүн одоо нийгмийн хөдөлмөрийн халамжийн хэлтсийн харьяа асрамжийн газарт найрав ажил эрхэлдэг байсан. 380 мянган цалинтай. Энэ мөнгө багч гэсэн бидний амьдрал залгуулад хэдэн хүүхдээ сайлангийн зээлээр өсгөж сургаж яваа өрх талгаас эцэг хүн байгаа. Манай гэр бүлд хавар өөр удмаа залгуулах сорын ганц хүүгээ 27 наснд алдж, уй гашуудалд автаж, сэтгэлийн шархтаа үлдэж билээ. Тэгтэл бид сэтгэлийн шархтаа, сэтгэлийн дарамтанд байж хахад хөдөлмөр халамжийн дарга болох Сисхан манай нөхрийг ажлын байрны сонгогдгол нэрээр хатуу зүтэн өвлийн цагаар 1 сард ажилласаа халсан. Илүү урамтай нэрийдлэр халсан. Илүү урамтай байж байхад энэ дарга маань гэрээс нь нэмж өөрийн дүү болох хүнийг хөдөөнөөс нь авчиж ажилд оруулсан байна. Ингээд бид аймгийн засаг дарга Гулам хаанд иргэдийн төлөөлөгчдийн гурлын дарга Баваржан дарга нарт учир байдлаа хэлсэн. Баваржан дарга энэ хүнийг эргээд ажилтнанд томилохыг хүсье гэсэн бичиг өгсөн. Тэгтэл Сисхан дарга маань намайг аймгийг мэдэхгүй гэсэн хариу өгсөн. Нөхөр маань хөдөлмөр халамжийн эцгийн сайд чин зөрөгт бас өргөдөл өгсөн. Хариу ирээгүй. Мөн аймгийн засаг дарга Гулам хаанд иргэдийн төлөөлөгчдийн гурлын дарга Баваржан энэ ташрамд баярлсан сэтгэлээ бас хэлмээр байна. Эцэг хүний хувьд биднэрт яг зөв хариу өгч биднийг хүний хувьд авч уулзсанд баярлаа гэж хэлмээр байна. Аймгийн удирдлагууд аймгийн хад төлөв зөндөө сайн ажил хийж бодож байхад араас нь ийм болчмгүй байгууллагын дарга нарт хариу хийж баймаар юм. Манай нэгдсэн эмнэлгийн дарга манай энэ хөдөлмөр халамжийн дарга Сисхангуй 8хан хүний оронтойтой ажлын байрыг оронтойгоор хангаж ажилчдынхаа сэтгэл санаа тэр тохиолдож буй уй гашуудлын хуваалцахын оронд киломар дурамжилж хөөгд гаргасан. Нэг ч хүнийг ажлаас халаагүй манай нэгдсэн эмнэлэгт ажил нэгдсэн эмнэлгийн дарга маань залуу боловсон хүчин байгаа. Сэргэжаа нэмж 400 гаруй хүнтэй ажиллаж нэг ч хүнийг ажлаас халаагүй. Нэг ч хүнийг ямар ч юмд өртүүлээгүй. Тэгэхэд 340 оронтойтой байж хахад дээрээс нь очиж цайд дарга нартай уулзаж оронтой нэмүүлж боловсон хүчин нэмүүлж ажиллаж байгаа. Ингээд энэ Сисхан даргууд 8хан оронтойтой тэр байгууллагыг ажилуулж чадахгүй гэдэг чинь одоо юу гэсэн үг вэ? Ахмад эмчийн хувьд миний хувьд бол аймгийнхаа эрүүл мэндийн салбарын ажил минь сайн байгаасаа аймгийн 100 гаруй мянган хүн маань өвчлөл бага, нас баралт бага, эхнээс ус маань эсэм мэнд байгаасаа гэж өдөр болгон хүсэж суудаг юм аа. Ингээд би бол дахин давхардуулж хэлэхгүй товчхоны 2 3 санал хүсэлтэй хэлэх гэсэн юм аа. За нэгдүгээрт бол манай аймгийн нэгдсэн эмнэлгийн шин барилгын асуудал болон
Хүүхдийн эмнэлгийн барилгыг шийдэж өгсөн явдлыг Ахмад Эвчүүд маш баяртай байна. За ингээд манай нэгдсэн эмнэлгэд төрөх тас гэж байдаг. Манай аймагт бол жилдээ 2800-аас 3000 хөнгөрч байгаа. Төрсөн эхийн үед бол манайх бол улсын дундч аймагуудын дундчаас өндөр төрөлд өндөр байдаг. Гэтэл төрөх тасг маань 50 нортоо. За цөөхөн гэдэн эм чажигчтайгаа ингээд ажил үргээ гүйцэтгэж байгаа боловч энэ төрөлд өндөр учраас ажлын ачаалал тэднүүдийн үйлчлэг байгаа үйлчлэгээ маш нэлээд давхартай хүнд байдаг юм аа. Ийм учраас би төрөх тасгийг аймгийн одоо сайдтай хэлдэм үү яамныхаа эсвэл одоо аймгийн удирдлагууд шийдчихмээр юм уу гомэд амарчиг газар маягийг бичгийн өөрчлөлтөнд оруулж томсож өгөх шаардлагатай байна гэж би нэгдүгээр хэлмээр байна. За хоёрдугаарт нь одоо миний үеийн эмчнэр бараг насныхаа тэтгэврт гараад ингээд сууж байгаа. Ялангуяа миний үеийн эмчнэр бол нарийн мэрэгжил эзэмшсэн хоёрдугаар чадварлаг ийм сайхан эмчнэр минь одоо ингээд бүгд тэтгэвртээ гараад бидний ерсод болсон миний охин миний хүү болсон ийм залуу эмчнэр одоо нэгдсэн эмнэлэгт дараагийн бидний хойчийг болж ажиллаж байна. Эднийг одоо ийм чадварлаг мэрэгжилдээ нарийн мэрэгжилдээ мэрэгшсэн ийм эмч болготол одоо мэрэгжлийг мэрэгжил болгон мэрэгшүүлж байхыг би яамныхаа сайд бас уламжилж байна. Ийм мэрэгшүүлэх ажил бол хийгдэж байгаа. Шатаараа нь хийгдэж байгаа. Тэнд бид баяртай байгаа. За нөгөө талаар бол эрүүл мэндийн яам болон төрийн засгаас манай эрүүл мэндийн салбарыг байнга дэмжиж анхаарлын төвдөө байлгаж байдаг. Дөнгөж 2017 онд цэргэн тусламжийн машин одоо бараг 7 өгсөн. За хүүхдийн байрлалыг шийдэж өгсөн. Бавс эмнэлгийн багш тоногдох хөрөмжөөр бас хангалт хийж байгаа. Манай аймаг 100,000 хүнтэй зугаас давсан. Тэгээд энэ дотор хөгшүүд 7,500 хөгшүүд байгаа. Гэтэл эдгээр эмчлэх сансар сувл гэж нэг том одоо эмнэлэг байгаа. Энэ эмнэлэг бол энэ жил бараг 40 жил болж тэгээд 7,500-аас жил болгон 1,200-аас 1,500 хөгшчүүдийг суулж пенкэрүүлж байгаа ийм том байгууллага. Гэтэл энэ жил энэ байгууллагын төс байхгүй. Татгалын сангаас улсууд маш их мөнгө төлж байгаа мөртлөө энэ сүүл бараг сайлан байхгүй. Хүмүүсүүдийн одоо эм байхгүй, сайлан байхгүй. Энэ сүүл бол хагдахад хүрч байна. Тийм учраас та нар бол сая эмнэлгийн талаар сайхан юм ярьлаа. Гэтэл тэднэр баригдахгүй тул энэ суулд нэг анхаарч эдний талаар арга хэмжээ авч өгнө үү? Өөрөөр хэлбэл энд сууж байгаа саранчия сайд тэгээд энэ байгууллагын эрхлэгч сарантай хамтран одоо сараатай хамтран энэ асуудлыг шийдэж мөнгөтэй болгож энэ хөгшчүүдийн амьдрал ахуйг харж өгөх арга хэмжээ авч өгнө үү гэж энийг мөнгөийг шийдэж өгнө үү гэж та нөхдөс хүсэж байна. Тэгээд та нөхд ерөнхий сайд Монгол орныг хөгжүүлэхэд их амжилт олдгийг эрүүлэг дэвшүүлье. За та бүхэнтэйгээ уулзж байгаадаа үнэхээр баяртай байна. Монгол Улсын засгийн газар төрийн үйлчлэгийг ард иргэдэд ойртуулах энэ чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа. Ерөнхий сайд маань бүх сайдуудаа энэ чиглэлд үүрэг даалгавар өгж байгаа. За энэ хүрээнд бол 2018 онд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийг бол нэмэгдүүлсэн байгаа. За энэ 21 аймаг донд 2хан аймагт эрүүл мэндийн байгууллагын төсвийг тус бүр 1 тэрбум төгрөгөөр нэмсний 2хан аймаг байгаа шүү. Тэрний нэг нь манай Баян Хөдөлгөөний аймаг байгаа. За эрүүл мэндийн салбарт эдийн засаг хүнд байгаа үед оронтой нэмэгдүүлэх асуудал бас хүндрэлтэй байгаа. Тэгвэл мөн
эмнэлгийн мэрэгчлүүдийн орон тоог 40 хүнээр нэмэгдүүлсэн Цорын ганц аймаг бол мөн 2018 онд Баян Үлгийн аймаг байна. За энэ бүхнийг би яагаад хэлж байна гэвэл ерөөсөө эрүүл мэндийн салбартаа онцгойдоо анхаарч байгааг л одоо үндсэн илэрхийлээ гэж ингэж ойлгож байна. За түрүү ерөнхий сайд маань хэлсэндээ хэдийгээр Ховд аймагт баруун бүсийн онцлогоо эмчилгээний төв Азийн хөгжлийн банкны хөнгөлтэй зээлээр баригдах байгаа ч гэсэн бид нар Улаанбаатар хотоос улсынхаа нийслэлээс 1700 км-ийн алслалтай байдаг Баян үлгийчүүдээ эмнэлгийн тусламж үйлчилгээ ойртуулах газар дээр нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг байх тэр боломжийг бүрдүүлэх ёстой гэдэг ерөнхий сайдынхаа байр суурийг би эрүүл мэндийн сайдын хувьд мөн дэмжиж хуваалцж байгаа юм а. Тийм учраас 2019 оны төсөвт Баян Үлгийн аймгийн нэгдсэн эмнэлгийг 200 хүний ортой. За ер нь 20 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдан да. Ингээ улсын төсөв суулгаад барихаар шийдвэрлсэн гэдгийг сайхан мэдэг та бүхэндээ хэлье. 2019 оны хүлээлгүйгээр 2018 онд нэгдсэн эмнэлгийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах гэж байна. Энэний нийт төсөв дүртэх нь 5 тэрбум 19 сая төгрөг байгаа. За энэ бол маш их үр дүнтэй, маш чухал, ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээг хүүхдүүдэд ортуулсан ийм чухал ажил болно гэдгийг та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Өнгөрсөн он жилүүдэд тэр дундаа 2017 оны хувьд улс орны эдийн засаг хүнд нөхцөлтэй ийм байлаа. За ийм үед манай Баян Үлгийн аймгийн эрүүл мэндийн байгууллага за цалингийн ийм эмнэлгийн хэрэгсэл шатхууны өртөө тун хүндрэлтэй байсан. Монгол Улсын засгийн газар 2000 одоо хөрөлсөг даргын тэргүүлсэн засгийн газрыг би хэлж байгаа шүү. 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр засгийн газар маань эмхлэгдэн зохион байгуулагдаж маргааш нь 10 дугаар сарын 25-нд өргөдөгсөн засгийн газрын хуралдаа хийсэн. За энэ хуралдааныг би чухамдаа яагаад онцолж байна бэ гэвэл эрүүл мэндийн салбаруудын өмнө тулгамдаад байсан асуудлыг шийдвэрлсэн юм. Өөрөөр хэлэх юм бол манай Баян Үлгийн эрүүл мэндийн байгууллагууд 249 сая төгрөгийн цалингийн өртөө, 59 сая төгрөгийн эм эмнэлгийн хэрэгслийн өртөө, бензин шатхуун 29 сая төгрөгийн өртөө, сумын эмнэлгүүд нийт дүнгээрээ 30 сая төгрөгийн өртөө байсан. Энэ бүхнийг засгийн газар шийдвэрлсэн. Энэ нь 2018 онд ямар нэгэн өрийн дарамтгүй урагшаа харж ажиллах ард түмэндээ эрүүлэнхийн манаанд нь ямар нэгэн өр дарамтгүйгээр зогсох ийм сайхан боломжийг ингэж бүрдүүлсэн гэдгийг би бас та бүхэндээ хэлэх гэсэн. За энийг хийж байгаагийн учир нь ерөөсөө нөгөө төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулах тэр үүргээ засгийн газар биелүүлж байгааг илэрлээ. За 2018 оны тухайд бол Баян Үлгийн аймагт бас бүтээн байгуулалтууд олноор хийгдэнэ гэдгийг би та бүхэндээ хэлсэн байгаа. За ялангуяа сумдын төвшөнд бид нар нийлээд анхаарал хандуулахаар төлөвлөж байгаа. Алтан цэгц суманд сумын эрүүл мэндийн төвийг шинээр байгуулах гэж байна. Цохор харгаан нүүдлийн эмнэлгийг 70 сая төгрөгөөр байгуулахаар бүх төсвүүдийг шийдсэн гэдэг энэ сайхан мэдээллийг би бас та бүхэндээ хэлье. Энэ сансар ахмадуудын эмнэлгийг Баян Үлгийн аймаг орон нутгийнхаа төвшөнд өөрснөө шийдсэн. Хуулийнхаа дагуу орон нутаг өөрснөө байрсан энэ эмнэлгийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Тэгэхээр сансар эмнэлэг маань өөрснөө ахмадуудаа ямар эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ тэр гүйцэтгэлээ эрүүл мэндийн даатгалын санд өгөхөд санхүүжилт бүрэн дүүрэн хийгдэнэ. Одоогийн байдлаар 1-2 дугаар сарын төвшөнд зөвхөн 2 сарын хугацаанд сансар эмнэлэг маань 69 сая төгрөгийн санхүүжилт авчихсан байж байгаа. Сая 3 дугаар сарынхаа үйл ажиллагааны гүйцэтгэлийг 3 дугаар сарын 16-нд өгсөн. Тэгээд бид өнгөсөө эрүүл мэндийн яамтайгаа холбоо барихад одоогийн байдлаар 28 сая төгрөг мөн шилжчихсэн байж байна. Тийм учраас сансар эмнэлгийнхэн маань ахмадуудаа эмнэлгийнхаа тусламж үйлчилгээг үзүүлээд тэр гүйцэтгэлээ эрүүл мэндийн даатгалын сандаа өгсөн байхад санхүүжилт бүрэн дүүрэн хийгдэж явна. Тийм учраас сансар эмнэлгийн тухай та бүхэн маань бити санаа зовоорой гэж хэлэх. За Ахмад эмч Заграанга төрөх тасгийн тухайд бид нар анхаарал хандуулж байгаа. Ялангуяа 200 ортой эмнэлэг баригдаад ирэхээ хавцаа энэ асуудлууд бүрэн дүүрэн шийдэгдэнэ. Одоо бол байгаа төвшөндөө орон зайгаа ашиглаад ингээд явах шаардлагатай. За эмч нарыг мэрэгшүүлэх чиглэлд та анхаараарай гэж хэлж байна. Онцгой анхаарч байгаа эрүүл мэндийн яам үйл ажиллагааныхаа 5 чиглэлийг тодорхойлсон. Түүний хамгийн гол нь нэг хэсэг нь бол
эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийнхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх тухай асуудал байгаа. 2018 оны төсөлд Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх чиглэлд 2.5 тэрбум төгрөг анхудаа суулгаж өглөө. За үүний үр дүнд одоогийн байдлаар 13 чиглэлээр 81 эмч мэргэжилтнүүд багаараа дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад суралцж байна. За үүний үр дүнд Монгол улстай эмчилж чадахгүй байгаа 39 өвчин 7-оор буурч өнөөдрийн байдлаар 32 болчиход байж байгаа. За хамгийн сүүлийн жишээ гэвэл Хавдар судлалын үндэсний төвийн 16 эмч багаараа Бүгд найрамдах Солонгос улсын Samsung эмнэлэгт сургалтанд хамрагдаад ирсэн. За үүнийхээ үр дүнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар маань анх удаа элэгний хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн судлах мэт заслыг амжилттай хийсэн удахгүй хувирдах нь хийгдэх гээд байж байгаа. За өмнөх сайд цогцсон маань мөн одоо Баян Улгийн аймгийнхаа сумдад бол унаа малаар хангах чиглэлд онцгой анхаарч ажилласны үр дүнд бол би энэ машины хангамжаа 70% байгаа гэсэн ийм мэдээлэл байгаа. За өнөөдөрхөн Монгол Улсын ерөнхий сайд 35 сая төгрөгийн үнэтэй цоошин хандар маркийн машиныг Баян Улгийн аймгийн эрүүл мэндийн газарт гардуулж өглөө. За сагсаа сумдаа ч гэсэн бид нар бас эрүүл мэндийн чиглэлийн фургон машин өгсөн байгаа. Тун удахгүй нэн шаардлагатай байгаа 2 сумдаас мөн машин нийлүүлэхээр төлөвлөж байгаа гэдгийг би бас та бүхэндээ хэлье.